За өнөөдөр бас Монголын археологийн судалгаанд бол огт орхиж болохгүй те гайхамшигтай дурсгалын нэг бол хадны зураг. Хадны зураг бол чулуун цэхээс ахуулаад өнөөдрийг хүртэл ингэж үлдэгдэж байгаа. Магадгүй 17 8 дугаар зууны үед хүртэл ингээд төв өсгээр те майны өсгүүдийг эн тентгүүс хийсэн байна. За тэгээд онцог хөгөөд цаашаа явах юм бол 17 8 дугаар зуун 15 6 дугаар зуун за тэгээд тэр байтугай 13 14 дугаар зуун за тэгээд цаашлавал бүхэл үедээр хадны зургууд сургагдсан байна. За тэрний одоо гол онцлог бол манайхан бол өнөөдөр Монголын археологийн үйлчлэл бол чулуун цэгийн хадны зураг, хөрлөгийн хадны зураг, төмөр засгийн төрүүгийн хадны зураг, хөрнүүгийн хадны зураг. За тэгээд цаашаа бол түргүүгийн хадны зураг, за жужааны үеигч бас нэг хэсэг зургийг дүрсэлдэг. За тэгээд хоошоо явахаараа эзэн төрийн хадны зураг гэдэг одоо шинэ нэр томьёог бол Гоён бүс нутгаар хайгуу судалгаа хийгээд одоо эзэн төрийн үеийн буюу 13, 14, 15 дугаар зууны үеийн хадны зургийн одоо цогц одоо ийм төршлүүд бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгааг тодруулаад ингээд судалгааны ажил явагдаж байна. Энэ хадны зургууд бас л ер нь бол одоо тэр бичиг үсгийн дурсгалтай энэ зөрөгцгүүд за зарим талаараа бол одоо үгдэнтэй бичиг үсэг үүсгээс өмнөх үеийн одоо бичгийн дурсгалыг шууд нөхөхүүц ийм гайхамшигтай зүйл. Тэгээ хадны зураг гэдэг бол мэдээж тухайн үед болсон үйл явдлаа хүмүүс хард дүрсэлж байгаа. За тухайн үед байсан ан амьтдыг дүрсэлж байгаа. Тэр байтугай тухайн үед болж ирсэн бүхэл процессыг одоо тэр чигээр нь хуулбарлаж одоо зурж үлдээсэн ийм бас одоо үнэлж баршгүй те тухайн одоо өв соёлыг тайлж танихын тулд тэр хүмүүсийн тэр одоо зурсан зураг дүрслэлээр нь бидний гэж өв соёлоо бас дэлгэрүүлж үлчихэд бол энэ гайхамшигтай ийм одоо зүйл болдог. За тэгээд энэ дотор бол хамгийн нээдлэг дүрслэгдэх зүйл бол янгир ямаа. За янгир ямаа бол бүхэл үедээ зурагдсан. Чулуун цэгээс ахуулаад одоо тэр 13 14 дугаар зууны хүртэл янгир ямаа дүрслэгддэг баг. За тэгээд тэрний одоо бид эдийн бас нэг онцгой зураг бол сүүл дөр 13 14 дугаар зууны хадны зургуудыг нээж илрүүлээд явж байхад бол тэр Өмнө Говь аймгийн 3 дэс сумын нутгаас одоо янгирыг хөөгөөд мордоо өнгөөж харвж байгаа. Тэрний араас тайг нохоо ингээд тэр янгирын араас явж байгаа тийм зураг үнэхээр онцгой зүйл. За мэдээж энэ дээр дахиад одоо Монголын түүх асууд. Ягаад гэвэл тэр янгир ямаа бол яг ерөөдөө бол төрх нь бол янгир ямаа баг. Араас нь ингээд ном сумаар харвж байгаа морьтой хүн бол яг 13 14 дугаар зууны Мортон Баатар одоо тэр номны байдал, тэр хувцс дээр хувцсны байдал. За тэгээд хамгийн сонирхолтой нь монголчууд нөгөө тайг нохоогоор 13 14 дугаар зуунд ан ав хийдэг байсан. Тэр нь бол яг тайг нохоо тэр одоо тэр янгирын араас давж байгаа ийм зураг бол үнэхээр онцгой зураг. За тэгэхээр эндээс дахиад бид нар ялангуяа 13 14 дугаар зууны үеийн те магадгүй бичгийн сурвалж дээр бичигдэж үлдээгүй тэр ан аавын тухай одоо тэр хадны зургаас тодруулж судалж байгаа нь бол тэр үеийн тухайн хүмүүсийн өөрсдийнх нь зурд үлдээсэн тэр зургаас бас бид нэр түүхээ сэргээж одоо тодруулах ийм том боломжууд байгаа нь одоо хадны зургийн ач холбогдол бол бас үнэлж баршгүй ийм гайхамшигтай одоо урлагийн зүйл гэдэг нь бол одоо харагддаг.